үйл ажиллагаа явуулж байгааг анхааруулж байна. Ямар ч тодорхойгүй, холбоогүй эдгээр хүмүүс Америкийн хөнгөн нэвтрүүлгийг ашиглан хувийн ашиг сонирхол эсвэл өөр санаа зорилготой шууган гаргаж байгааг Америкийн хөнгөн нэвтрүүлгийн хөтлөгч Батбаяраас бид тодруулсан байгаа шүү. Яг үнэндээ бол гал бадрах дэргэд энэ хоёр хүнд бол энэ оюутнуудын хэцүү байдал байгааг энд Америкт амьдарч байгаа монголчуудад хүргэж за энэ оюутнуудад тусалцаа үзүүлцгээе. Ажилд ороход нь бас тус болооч. Гэр орондоо ганц хоёр хүүхэд шултгаа байлгаач гэд уриалжсэн энэ хүүхдүүдэд тусалцгаая гэд хөдөлгөөн өргүүлж ирсэн шүү дээ. Тэгээ би та бүхэнд яг энд нэгэн охины өдрийн тэмдэглэлээс одоо Виржини Бич хотод байсан нэг охины өдрийн тэмдэглэлээс би та нарт уншиж өгье. За 7 хоногийн дараа Принц Уорлдын захирал Баяр Эрдэнэ Виржини Бич хотод их нэртэйгээ хамт ирсэн. Манай монгол оюутнууд ирсэн сургийн сонсоод уулзах гэж оролцсон боловч өдөржингөө зүгцаар оройн уулзсан. Тэгээд захирал ажилгүй байгаа хүүхдүүдийн тоог авснаа. За бүгдээрээ хамтдаа энэ хэцүү байдлаасаа гарцгаах болноо. Ажилгүй 14 хүүхдийг маргааш Норфолкод хаускипингийн ажилд оруулнаа. Тийшээ явхад хол болохоор би автобус авч өгнө. Та нар өдөр болгон $1 цуглуулж бензин хийгээрэй гэсэн. Бидний байрлаж байсан буудлын хажуугийн өрөөнд 6 оюутан байдаг байсан ба захирлыг ирдэг өдөр мөнгөгүй тул буудлаас хөөгдөж гудамжинд гарсан. Тэгээд тэр учраас захиралд хэлтэл эндээс ажлын санал цуглуулж явуулсан хишгийг ихчинд нэг хонуулахар болсон юм аа. Захиралтай орой уулзсан тул бид нарт тарж маргааш өглөө уулзахар болсон юм. Маргааш нь бас олдохгүй цааж авахгүй байсан. Бид нэр захирлын буусан буудлыг мэдэхгүй тул аргаа ядаад хишгээгийн байрны гадаа захирлыг хүлээгээд сууж байтал хишгээ гарч ирээд та нар зайл энд юугаа хийгээд байгаа юм бэ гэж биднийг хөөс юм аа. Тэнд бид нар захирлыг 5-6 цаг хүлээсний эцэст ирснэ. Нөгөө ажлууд ч бүтгээ байжглаа. Танил тал байдаг хүүхдүүд нь явсан дээр байхаа. Би гэхдээ замын зарлагч нь даана. Бас энд байсан 21 хоногийн буудлын мөнгө чинь ч үгүй. Ажилгүй хүүхэд бүр $400 өгнө гэсэн. Тэгээд хизээ мөнгөө яаж авах юм бэ гэсэн чинь одоо надад мөнгө алхаа. Би Монголоос мөнгө шилжүүл гэж хэлчихнэ гэж хэлж байсан. Зарим хүүхдүүд хишгээд уурлаж миний ажил олгогч яагаад намайг авахгүй байгаа юм бэ? Энэ гэрэг хуурамч гэрээгээд байна штэ гэсэн чинь хишгээ. Чи одоо Америкт ирчихсэн байгаа үсттэй эндээ л баярлах хэрэгтэй. Виз чинь гарцсан байна. Энэ ажлын газар чинь байгаагүй байсан бол чи энд ирж чадахгүй байсан. Хэрвээ ажилд чамайг авахгүй гэж байгаа бол чи буцаад Монгол руугаа яв гэж хэлсэн. Тэгээд захирал бид нартай уулзч дуусаад шууд Атлантик Сити рүү явсан юм аа. Бид нар захирлыг 4 хоног хүлээсэн боловч мөнгө ирээгүй. Харин ийм мессеж ирсэн. Та нар ийш тийшээ яваад байлгүй наана үлдэцгээж хишгээгээс ажил олж өг гэж гуйж байгаад ажил олж хий гэсэн байсан. Оюутнуудын мөнгөнд дууссан байсан тул бүгд өөрсдөө бодоод танил төрлийнх рүүгээ зарим сайхан сэтгэлд Монгол айлууд руу тус салж явцгаас юм аа. Үүн дээр нэмж хэлэхэд одоо болтол мөнгө нь алидэн дууссан мөртлөө хайчхаа мэдгүй олон оюутнууд тэнд байгаа гэж бидэнд ийм захиа явуулсан байгаа. Тэгэхээр бид бас тэнд очиод уулзж байхад хишгэ гэдэг эмэгтэй хүний тухай сураг сонссон л доо. Тэгээ энэ хүн юу хүн юм бэ? Нэг уулзъя гэж бодсон боловч бидээс 2 удаа очиод хоёуланд нь уулзч чадаагүй. Энэ эмэгтэй бол тэнд амьдардаг бололтой байлаа. Тэгээд 11 хүүхдийг өөрийнхөө одоо тэр апартмент гэртээ байлгаад хүүхд болгоноос 7 хоног болгон $75 төлбөр авдаг тийм эмэгтэй байсан. Бас нэг зүйлийг анзаарч байхад бол энэ Баяр Эрдэнэ гээд энэ захирал болон за бусад компаниудын захирлууд за бас зарим монгол хүмүүс ч гэсэн магадгүй за виз гарсан бол болоо шүү дээ. Ингээд Америкт очсон бол болоо гэсэн маягаар хандах гээд байгаа. Гэхдээ өндөө бол энэ хөтөлбөр маань виз гаргадаг хөтөлбөр биш юм аа. Энэ бол визний 8 биш. Энэ бол оюутан солилцооны хөтөлбөр. Оюутан өөрсдөө ажиллаа хийн, амарна. Бас тэгээд Америкийн соёл одоо тэр их сдэс сургууль байдаг их сайхан тийм хотуудаа очиж танилцсанаа гэсэн ийм л зорилготой хөтөлбөр шүү дээ. Хүүхдүүдийн бидэнд өгж байгаа мэдээлэлээр бол энэ компани захирлууд одоо хүүхдүүдээс гоё авахсан зураг бид рүү явуулаарэ гэж хэлсэн байлаа. Ягаад тэгэхээр магадгүй тэднээс одоо бол нөгөө дараа жил бас одоо энэ хүүхдүүдийг бас явуулнаа гэж хуурч заллин ихтэй бас тэр хүүхдүүдийн зургийг ашиглах тийм л бодолтой байгаа юм шиг байна.
Чин зэрэг захиралтай Open World компани хамгийн олон буюу бидэнд мэдээлснээр 600 орчим оюутныг энэ зүүн хөтөлбөрт зуужилжээ. Үн дагаж чанар гэсэн үрээтэй сурталчилгаагаа явуулсан энэ компани бас хамгийн өндөр төлбөр $1650 авсан байна. Харин тэдний Америк дахь Wise хэмээх спонсор байгууллагатай холбогдож тодруулахад онгоцны тийз, бүртгэлийн хураамж, визний болон сервис системийн бүртгэл зэрэг ороод хөтөлбөрийн нийт төлбөрийг бусад орнуудын ижил $2000-аас $2500 хүрээнд тогтоох тухай бид санал тавьсан гэж мэдгдсэн юм. Харин Монгол оюутнуудын хувьд хармааны мөнгө оруулаггүйгээр энэ төлбөр нь $3200 болжээ. Open World компани зурагтаар болон ихтэй сургуулиудаар явж хөтөлбөрөө сурталчлахдаа өнгөрсөн жил явсан оюутнуудаа өргөнөөр ашиглаж байсан. Тэдний зарим нь Атлантик Ситид тэрэг түрээд зундаа $12,000 олсон хэмээн ярьж явсан нь сургалтынхаа төлбөрийг хийх гэсэн оюутнуудад хүчтэй нөлөөлжээ. Мөн тэдний сурталчилгаанд ерөнхийлөгчийн зөвлөх асан оюун гэрэл хадагтай идэвхтэй оролцож түүний бичсэн Америкт суралцсан тэмдэглэл гэдэг номыг сурталчилж төрүүлж бүртгүүлсэн 100 оюутанд гарын бэлэг хэмээн жил дараалан хүч байсан болон Open World компани хамт олон шинэ жилээ тэмдэглэлээ гэдэг гарчиг дор оюун гэрэл нөхрийн хамт Open World-ийн хамт олонтой авахсан зургийг тус компани вебсайтаараа тавьсан байна. Мөн чин зэрэг нь 2008 оны нийслэлийн шилдэг залуугаар шалгарсан зэрэг нь оюутнуудад итгэл үнэмшил төрүүлэх бас нэгэн хүчин зүйл болжээ. Тэр бүхэл 2010 оны 4 сарын 24-нд оюутнуудыг чиг баримжаа олгох сургалт хийх нэрийдлээр хэрваргийн хүн ордгүй төрийн ордонд оруулж бүтэн өдөр сургалт явуулсан байна. Өдрийн сойны 7 сарын 21-нд гарсан нийтлэлд ярилцлага өгсөн оюутан төрийн ордны их танхимд оруулж сургалт зохиосонд бид үнэхээр гайхсан. Хэрваргийн арга хэмжээ төрийн ордонд болдгүй. 30 хүрээгүй 5 залуу ажилтдаг жижигхэн компани олон зуун оюутныг төрийн ордонд оруулж сургалт зохион байгуулна гэдэг ойлгомжтой хэн нэгэн цаана байна л гэсэн үг гэжээ. Хамгийн өндөр төлбөр авсан энэ компани хуурм мэхлэх үйл ажиллагаагаа бүр нодон намрал эхэлсэн байна. Open World компани спонсор байгуулахаар зуучлуулж ажилд оруулна гэж оюутнуудаас нэмэлт мөнгө авснаа спонсор байгууллагад шилжүүлэлгүй дундаас нь завширсныг оюутнууд мэдсэнгүй. Харин спонсор байгууллагада оюутан өөрөө ажил олно. Эсвэл манай компани ажил олж өгнө хэмээн уламжилжээ. Уг нь спонсор байгууллагаар ажил олгуулсан бол ажил баталгаатай, цалин өндөртэй, ажлын цаг хангалттай, бас ажлаа солих бол тусалцаа авах боломжтой байдаг давуу талтай. Ингэсэн бол олон асуудал огт үүсэхгүй ч байсан баг. Гэвч ашиг харсан Open World-ийнхэн оюутнуудыг ч хожмын үр дагаврыг ч хайхарсангүй. Тэд спонсор компаниар ирүүлсэн санал гэж оюутнуудаар сунгуулчхаад удтал хүлээлгэсний эцэст ажилчин цуцлагдсан гэсэн хариу бариад Атлантик Ситид тэрэг түрэх ажлыг оюутнуудад тулгасан юм. Заримд нь Америкт очиод өөр ажил олж өгнө гэсэн хоосон амлалтаар хуурч ирүүлжээ. Огт байхгүй газрын хаяг бүхий ажлын санал өгснөйг ч хүүхдүүд мэдсэнгүй. Үнэн дээр бол 4 сарын 15-наас өмнө бүртгүүлсэн бүх оюутныг баталгаатай ажлын байраар хангах бүрэн боломж бидэнд байсан гэж спонсор компаниуд мэдээлж байна. Оюутнуудын баталгаатай ажил эрхлэх боломжийг тасалдуулж мөнгөний дундан завшсан Атла Open World компанийн ажил олох гэж нэг хичээсэнгүй. Зүгээр л Атлантик Сити дэх Royal Rollin Chairs компанид тэрэг түрэх ажлын саналыг 100-100-аар нь хэвлээд оюутнуудад тараачихсан. Тэрэгчний ажил нь зуучлах шаардлага байдгүй. Хүссэн хүн нэрч дуртай цагтаа ажиллаж бас ажиллахгүй жойж болох нэг тийм ажил юм билээ. Зөвхөн 6 сар ажиллах $85 үнэтэй эрхийг л худалдаж авах хэрэгтэй байдаг ч Open World компанийн ядаж тэр эрхийг мөнгөний төлөөд аваад өгсөнгүй. Оюутнууд ирээд өөрсдөө эрхээ худалдаж авчаа. Ингэснээр Open World компани бас хүн тэрэг хөсөлтөгч Royal Rollin Chairs компани захирал William Bolland хоёр л хожсон юм. Bill Bolland тэрэгнийхээ өдрийн төрөөсийг 10-аас $25 байсныг $30-аас $85 хүртэл өсгөж, тэрэгний хүрэлцээ муутай байсны улмаас эвдэрхийн муусан тэрэгцрүүдэд хүртэл тэдэнд түрээслүүлж энэ зун асар их мөнгө олсон. Open World ажил зуучилсан гэж нэмэлт төлбөрийг хармаалсан. Ингээд зогсох Open World Америк нэгдсэн улсын элчин болон Америк дахь спонсор байгууллагуудыг хуурсан байна. Америк нэгдсэн улсад албан ёсны спонсор байгууллага болох Wise болон Spire зэрэг байгууллагаас тэрэг түрэх ажлыг хорьсон тул Open World компани Америк нэгдсэн улсын элчингийн визний ярилцлаганд орохдоо хот-догны газар болон машин зогсоолын газар ажиллана гэсэн хуурамч санал үзүүлэхийг оюутнуудаас шаардсан. Мөн Болгарын Vega компаниар зуучлуулж CHI спонсор байгууллагад хандаж оюутнуудыг зуучлуулсан хөтөлбөрийн дөрвөн журмыг зөрчсөн явдал болжээ. Оюутнууд Америкт ирсний дараахан Open World компани тэднээс Америк нэгдсэн улсын спонсор байгууллага болох Wise болон Spire-д хурамч мэдээлэл өгөхийг шаардсан юм. Ингэхдээ тэрэгчин биш, огт өөр ажил эрхэлж байгаа мэтэр худал мессеж бичгийг
Open World компаниас төлөөлөгч эдэр угнаар дамжуулан зааварчилж байсан баримт бидэнд байна. Зарим хүүхдүүдэд Vice болон Spired захиа битгий бичээ гэсэн зааварчилгаа өгч байсан байна. Atlantic City-д оюутнууд эрсдэлтэй орчинд ажиллаж амьдарч тэдний байдал маш хүнд байсан. Тухайлбал Atlantic City-д нэг тэрэгчин охин бөөрийн дутагталд орж яаралтай хагалгаа илгэх шаардлагатай болсон. Мөн тэнд нэг хүү казинод донд нь тоглож байгаа танхаарсан ихэр шоронд сууж байна. Оюутнуудын ихэнх нь 18-аас 21 насныхан, дийлэнх нь охтууд байсны дээр Америк нэгдсэн улсад эрэхтэй 18 хүрээгүй хүүхдүүд ч байсан гэдэг ноцтой баримтж байна. Тэд хар тамхины наймагчид болон бусад амар хялбар ашиг хонжоо хайрцны золиос болох магадлал өндөр байна. Гэтэл тэдний зовлон үгээр дууссангүй. Оюутнуудын виз эхнээсээ цуслагдж эхэлсэн ба үүний хамгийн гол шалтгаан нь Open World компани өгсөн хуурамч ажлын саналаас болжээ. Open World компаниас хуурамч ажлын санал авч ирээд ирснээсээ хойш хичнээн хайгаад ажил олж чадаагүй. Эсвэл хүн тэрэг зөөгөөд эрүүл мэндийн шалтгаанаар дийлхэ болсон гэх зэрэг шалтгаанаар ажилгүй болсон зарим оюутнуудад хөтөлбөрийн гэрээг нь болон визийг нь цуцсан тухай мессеж Америк нэгдсэн улсын спонсор байгууллагаас ирсэн юм. Мөн хүн тэрэгчнэр ажиллахыг хорьсон тул тэр ажлыг эрхэлдэг гэж бичсэн оюутнуудыг хөтөлбөрийн дүрм журмыг зөрчсөн гэсэн шалтгаанаар Wise, Spire спонсорууд хөтөлбөрийн гэрээг нь цуцалснаар визэн цуслагдах аюул тулгарч байна. Глобал удирдагч сан бол нийт 150 гаруй оюутанд зуучилсан юм билээ. Тэгээд хүүхд толгоноос $1550 бүтгэлийн ур хамт гэсэн төлбөр авсан байна. Тэгээд анх биднээс өдрийн сонинд нийтлэл явуулж өдрийн сонины сурвалжлагч тэгэхэд Отгонбат гэдэг захиралтай нь очиж уулзсан байлээ. Тэгээд тэр сурвалжлагчид ярьсан ярилцлагыг үзэж байхад бол энэ хүн бол ер нь өөрөө баг энэ хөтөлбөрөө ойлгоогүй юм болов гэсэн бодол төрж ирсэн. Тэгэхээр та бүхэндээ тэр ярилцлагаас нь бас зарим хэсгийг үзүүлье. Манай байгууллагын шугамар явсан хүүхдүүд зорилгыг ойлгоогүй юм шиг байна. Гол зорилго нь Монгол Америкийн хооронд соёл солилцох чиглэлээр явж байгаа юм. Энэ нь Америкийг үзээд, судлаад, боломж гаргал ажил хийн гэсэн зорилготой. Энэ хөтөлбөрт оролцож байгаа оюутнууд заавал ажиллах ёстой байдаг. Дор хаяж 6-аас 8-7 хоног ажиллах шаардлагатай. Оюутнууд Америкийн нэгдсэн улсад очиод юм үзэж, нүд тайлж байгаадаа баярлах хэрэгтэй. Ажиллах боломж хүн бүхэнд нээлттэй. Харин ажилд оруулж өгнө гэсэн баталгаа өгөөгүй. Тэндээ очиод 14 хоногтой мөнгөнд дуусаад үүнээсээ болж бохимдож байгаа хүүхдүүд мэрсэр байна. Уул нь Отгонбат захирал болон одоо энэ компанийн ажилд оруулж өгнөө гэд гэрээ хийгээд энэ хүүхдүүдийг авчирсан шүү дээ. Гэхдээ тэгээд аргагүй шүү дээ. Энэ хүүхдүүд нь тэр Отгонбат захирлын өгсөн ажлын санд нь хуурамч байсан, амлж байсан ажил, цалин, хөлс, цаг, тэр орон байр бүх юм бодлоо байсан. Тэгэхээр хүүхдүүд бохирдоос өөр яах юм бэ? Гэхдээ энэ их асуудал дундаас өөрийгөө авч гаргах зорилготой хөтөлбөр шүү дээ. Үгүй ээ, энэ бол реалити шоу биш. Нэг нэвтрүүлэг байдаг шүү дээ. Эзэмгүй арал дээр одоо хүмүүсийг авч тавьчаал. Тэгээд одоо хинэн нэг тийм амьдрах чадвартай байна гэдгийг шалгаж байгаа тийм нэвтрүүлэг байдаг. Энэ бол энэ нэвтрүүлэг биш шүү дээ. Энэ чинь соёлын солилцооны хөтөлбөр. Тэгээд Отгонбат захирал бидэнд нэг захиа бичсэн. Тэрэн дээр Америкт ажилд орно гэдэг бол авхаалж тэр авиас шаарднаа гэж бичсэн байсан. Тэгээд тэрийг энэ хүүхдүүд уншаад хүүхдүүд үзүүлсэн чинь тэднээс бол тэгээд биднээсээ тэгвэл явахаас өмнө биднээсийн дунд авхаалж сэргэлэнчүүдийн клуб одоо тимагийн тэмцээн зохиож байгаа хүүхдүүдэд шалгуулж авахгүй байсан бэ гэдэг ууралж ирсэн л да. Бид ажлын санал өгсөн ч чадвар муутагаас болоод ажилд орж чадаагүй хүүхдүүд бий. Гэхдээ тийм ээ. Тэр дампуурсан, хаалгаа барьчихсан, тэр байхгүй болчихсон тэр компаниудыг олж очиод ажилд орно гэдэг үнэхээр хэцүү л дээ. Үнэхээр одоо ямар чадвар шаарддаг юм бол би л үнэхээр тийм чадвар байхгүй юм дээ. Хөтөлбөрийн агуулга хүүхдүүдэд санал өгөхөөс биш, шаардлагад нийцээгүй хүүхдүүдийг заавал ажилд оруулж өгөх албагүй л байхгүй юу. Яг шаардлагад нийцээгүй хүүхдүүд гэж одоо ямар хүүхдийг хэлж байгаа юм бол уул нь Отгонбат захирал энэ хүүхдүүдийг чинь шалгаад сургалтанд сургалт зохион байгуулад тэгэл энэ шаардлагат нийцлээгээл гэрээ хийгээд нааш явуулсан шүү дээ. Гол шалтгаан нь Монгол хүүхдүүдийн хэлний мэдлэг дутмаг. Айлч Монгол компанид Америкийн спонсор байгууллагаас нь энэ хүүхдүүдийн хэлний мэдлэгийг шалгах ёстой гэсэн шаардлага тавьсан байсан. Тэгсэн Отгонбат захирал хүүхдүүдийн хэлний мэдлэгийг шалгасан байгаа юм, бүр дээрээс нь сургалт явуулсан байгаа юм. Тэгээд тэнцэн гэдэг энэ хүүхдүүдийг таашаа явуулсан.
Нэгэнт та нар ажилд орж чадахгүй байгаа бол буцаад Монголд хүрээд ир гэж зөвлөж байгаа. Ирэх хүсэлтэй хүүхдүүд байхгүй байгаамаа.